За сайн байцгаана уу. Өнөөдөр The Wonderful Wizard of Oz шин. Сүүлд бид нэр chapter 3-ыг уншсан. Өнөөдөр бид нэр chapter 4 уншина. Тэгэхээр манай найзууд маань Dorothy, Scarecrow, Toto гэсэн гурван бүрэлдэхүүнтэй болж байгаа. So let's begin. Join this Chapter 4. The Road Through the Forest. Road Through the Forest. За миний томруулах болгоно үзэдгий. Болохгүй юм шиг. За. Окей. Ойн дундах зам. За, энэ параграф. After a few hours, the roads began to be rough, and the walking grew so difficult that the scarecrow often stumbled over the yellow bricks, which were here very uneven. Okay? За. За хэдэн цагийн дараа зам маань нэлээд ингээд хатуу ширүүн болоод эхэлсэн. За тэгээд алхах нь бүр хэцүү болоод манай мануухан маань болохоор үе үе нөгөө тоосон зам дээр бүдэрч унаад байсан байна. Тоосгон зам нь бол яг энэ үедээ бол маш их тийм тэгш бус байсан байж. Sometimes indeed they were broken or missing altogether, leaving holes that Toto jumped across and Dorothy walked around. Okay. За заримдаа болохоор зарим газар бүр маш их эвдрээд бүр байхгүй болоод нүх гарчихсан байсан байна. Тото бол хараагаад гарчихсан. Дото бол тойроо гарчихсан байна. Манай мануухан маань яасан бэ? За. As for the scarecrow, having no brains, walked straight ahead and so stepped into holes and fell at full length on the hard bricks. За харин мануухагийн хувьд гэх юм бол тарихгүй болохоро шууд урагшаа чигээрэн алхаад нүхрүү алхаж ороод за тэгээд бүтэн биеэрээ full length бүтэн биеэрээ хатуу тоосгон дээр бол унж ай яа 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 ай яа яа яа. It never hurt him, however, and Dorothy would pick him up and set him up upon his feet again, while he joined her in laughing merrily at his own mishap. Энэ түүнийг бол ерөөсөө өвдгөөгүй юм аа. Харин ч Дороти болохоор түүнийг босгож аваад тэгээд хөлн дээр нахиж зогсоогоод байсан байна. Тэгээд зогсоогч байх тэгж Дороти тусалж байх зуур нь болохоор тэр хөгжилтэйгээр өөрийнхөө энэ золгүй байдалд инээгээд л байсан байжээ. Хөөхөн чим шиг. Хөөхөн чим шиг инээгээд байж. За, all right. Okay. The farms were not nearly so well cared for here as they were farther back. Okay. Care for гэвэл юу асрах тийм ээ? Арчлах гэсэн шүү. За энэхийн фермүүдийг бол тэр ард байсан шиг тийм ч их тэгж аятайхан бол янзлаагүй арчлаагүй байсан байж. There were fewer houses and fewer fruit trees, and farther they went, the more dismal and lonesome the country became. За тэгээд тэр тэнд нь болохоор цөөхөн байшин байж цөөхөн нөгөө жимсний моднууд байж. За тэгээд тэд нар ингээд хол явах тусам нөгөө улс маань газар маань бүр тийм зэлүүд болоод ганцаардсан тийм газар болж хөрсөн байна. Зэлүүд тийм аслагдсан газар болж. At noon they sat down by the roadside near a little brook and Dorothy opened her basket and got out some bread. She offered a piece to the scarecrow but he refused. За тэгээд үдийн цагаар тэд нар болохоор замын хажууд суугаад нэг жижигхэн горхны хажууд Дороти сагсаа нээгээд хэсэг талах гаргаж ирсэн байна. Тэгээд нэг жаахныг нь мануухайдаа өгсөн чинь тэр нь татгалзжээ. Мэдээж
сүрлэн биетэй хэмжээ идэж чадахгүй байлгүй бодвол I'm never hungry, he said, and it's lucky thing I'm not. For my mouth is only painted, and if I should cut hole in it so I could eat, the straw I'm stuffed with would come out. That would spoil the shape of my head. Хөрхи. За, I'm never hungry. За, би бол хизээж үзтгүй. За, энэ нь хөлсдөггүй нь болохоор азтай хэрэг юм. Яагаад гэхээр миний ам бол зүгээр л ингээд дээр нь ингээд будчихсан ам ам. Тэгээд хэрв би идэх гээд энэ дээрээ ингээд зүсэх юм бол аа миний дотор чихээстэй байгаа сүрлүүд нь гараад ирнэ. Тэгээд энэ нь болохоор миний толгойн хэлбэрийг мань муухай болгочихно. Spoil. Dorothy saw at once that this was true. So she only nodded and went on cutting her bread. За би ойролцоогоор ерөнхийдөө 30 минут энэ уншилгаа хийх гэж байгаа. Тэгэхээр та бүхэн ч гэсэн цагаараа тамт яваарай. За тэгэхээр Dorothy болохоор үүнийг нь at once гэвэл тэр даруйхан харсан. Тэгээд л тэр болохоор толгойныг дохиод өөрийнхөө талхаа идэж эхэлсэн. За нэг харъя. Tell me something about yourself and the country you came from, said the scarecrow when she had finished her dinner. За чи тэгээд өөрийнхөө тухай мөн өөрийнхөө ирсэн улсынхаа тухай нэг юм яриач гээд мануухай маань Доротыг хоолоо идэж дууссныхын дараа хэллээ. So she told him all about Kansas and how gray everything was there and how Cyclone had carried her to this queer land of Oz. За тэгээд тэр болохоор Канзасын тухай бүгд юм хэлсэн. Бүх юм тэнд болохоор яаж саарл байдгийг тэгээд яаж шуурга түүнийг болохоор энэ хачин энэ Озын нутаг руу аваачсныг бол хэлсэн байна. The scarecrow listened carefully and said, I cannot understand why you should wish to leave this beautiful country and go back to the dry, gray place you call Kansas. За, манайхан маань анхааралтай нэг сонсоод за, би болохоор би яагаад чи энэ гайхалтай улсыг орхиод тэр хуурай саарал Канзас гэд газар руугаа явахыг хүсэж байгааг чинь би ойлгохгүй байна гэсэн чинь. This is because you have no brains, answered the girl. Яагаад гэвэл чамд тарих байхгүй юм чинь. No matter how dreary and gray our homes are, we people of flesh and blood would rather live there than in any other country, be it ever so beautiful. За. За тэгэхээр бид нарын гэр нь болохоор яаж тэр аимшигтай саарал байлаач гэсэн no matter гэвэл гэсэн бид нар шиг одоо мах цусаар бүтээгдсэн хүмүүс маань болохоор ямар ч газраас илүү тэр гоё газар нь ямар ч үзэсгэлэнтэй байлаа гэсэн гэртээ амьдрахыг хүсэх болно. There is no place like home. Гэр шиг газар гэж хаанч байхгүй. За тэгээ ер нь бол тэгээд гэрээсээ хол хөдөө гадаа явж исэн, гадаадад ингээд хэцүү ажил хийж исэн. Тэ гадаадад сураад гэрээ санаж исэн хүмүүс бол ойлгох байх. Scarecrow sighed. Scarecrow-ийн нэг санаа алдлаа. За нэг жоохон гомдох шиг боллоо, тийм ээ? Of course I cannot understand it, he said. Мэдээж би ойлгохгүй. If your head were stuffed with straw like mine, you would probably all live in the beautiful places and then Kansas would have no people at all. За, би мэдээж ойлгохгүй тийм ээ. Хэрвээ чиний толгой ч гэсэн ингээд сүрлээр ингээд дүүрчихсэн байвал за энэ их гоё марч. За хэрвээ 2 дугаар кондишналыг ойлгоогүй хүмүүс байгаа бол яг энэ өгүүлбэрийг уншаарай. За энэ болохоор гарч ирж байгаа шүү. За хэрвээ чиний талгай сүрлээр ингээд минийх шиг ингээд дүүрээгүй байсан бол чи
болоо та нар бүгдээрээ тэр гоё газар бол амьдрах байсан баха. Тэгээ Канзаст бол нэг ч хүн байхгүй байх байсан. It is fortunate for Kansas that you have brains. Okay. За чи тархитай байгаа нь Канзаст л сайн болж дээ гэсэн чинь. Won't you tell me a story while we are resting? Asked the child. За бидэнд амрах цураа чи надад нэг түүх ярьж өгөөч гэсэн чинь. Scarecrow looked at her reproachfully and answered. За тэгээд гисэн чинь нөгөө мануухан маань түүнийг жоохон загнангүй тийм ээ. Жоохон дургуйлгсан байдлаар хараад хариулсан байна. За нэг харъя. My life has been so short, I really know nothing whatever. Миний амьдрал бол үнэхээр богинохон байсан байна. Тэгэхээр би бүр юу ч мэдэхгүй. I was only made day before yesterday. Би дөнгөж 2 өдрийн өмнө л бүтээгдсэн. What happened in the world before that time is all unknown to me. За тэгээд тэр цагаас өмнө дэлхий дээр болсон зүйл бүгдээрээ л миний хувьд бол мэдэгдэхгүй зүйлс. Luckily, when the farmer made my head, one of the first things he did was to paint my ears so that I heard what was going on. Харин азар нөгөө фермер миний толгойг хийх үедээ түүний хийсэн эхний нэг олон зүйлүүдийн нэг нь бол тэр миний чихийг ихлэ будсан юм. Чихийг ингээд будсан. Зурсан. Тийм болохоор би юу болж байгааг гэж сонссон. There was another munchkin with him, and the first thing I heard was the farmer saying, "How do you like those ears?" За тэр үед дахиад нэг munchkin байсан байна. Тэгээд би фермерийнхээ хэлсэн анхны зүйл бол "How do you like those ears?" Энэ чих чам таалагдж байна уу гэж хэлснийг сонссон. The aunt straight answered the other. Тэр чин тэгшгэн биш вэ штэ гэж нөгөөх нь хэлсэн чинь. Never mind, said the farmer. They are is just the same, which was true enough. Тэгсэн чинь нөгөө нэг фермер нь болохоор битгий тоо гэж зурсан фермер нь. Битгий тоо. Бид нар адилхан л чих шүү дээ. За энэ нь болохоор үнэн байсан юм. Дали чихтэй юм байна. Now I will make the eyes, said the farmer. Одоо би нүдийн зурна. So he painted my right eye, and as soon as it was finished, I found myself looking at him and at everything around me with great deal of curiosity, for this was my first glimpse of the world. За тэгээд тэр миний баруун нүдийг ингээд зурсан. За тэгээд баруун нүдийг ингээд дууссныхан дараа тийм ээ би болохоор түүн рүү болоод түүний эргэн тойрондоо бүх зүйл рүү маш их сонирхолтойгоор харсан. Яагаад гэвэл энэ бол миний ертөнцийг харах анхны маань ингээд үзэгдэл байсан юм аа. За яг л нэг Жупитер билүү хэм бэлээ? Пиноккио хийдэг шиг адилхан юм гараад ах шиг байна. That's rather pretty eye, remarked the munchkin who was watching the farmer. За. Тэгээд нөгөө фермерийг нь харж байсан munchkin чинь наа чин харин хөөхөн нүд зурчлаа шүү гэж хэлсэн байна. Blue paint is just the color for the eyes. За, хөөхөнгийн будаг бол нүдэнд яг тохирсон өнгө. I think I will make the other a little bigger, said the farmer. Okay. Би нөгөөх нь арай томхон зурчих гэсэн байна. And when the second eye was done, I could see much better than before. За, хоёр дахьын зурсан чинь би бүр илүү сайн хардаг болсон. Then he made my nose and my mouth. За, тэгээд миний хамрыг хийсэн, тэгээ миний амыг ч гэсэн хийсэн. But I didn't speak because at that time I didn't know what a mouth was for. За би яриаггүй. Яагаад гэвэл би тэр үед амыг юунд зориулсан гэд байсан юм бэ гэдгийг нь бол би мэдээгүй. Тэр би бол яриаггүй гэсэн үг. За яах нэр I had a fun of
watching them make my body and my arms and legs. And when they had fastened on my head, at last I felt very proud, for I thought I was just as good man as anyone. За, аюу гой бүтээгдсэн зүйлүүд ярьж байна. Өөрийнхөө бүтээлийн өдөр тийм ээ. За, тэгээд би болохоор миний биеийг, миний гарыг, миний хөлийг хийхийг нь бол харахад хөгжилтэй байсан. За, тэгээд when they fastened on my head at last I felt very proud. За, тэгээ эцэст нь миний толгоонд ингээд иттэйгээ ингээд залгасан чинь биеийг, гарыг, хөлийг маань ингээд залгасан чинь би бол маш их гэж бахархалтай байсан миний хувьд. Яагаад гэвэл би бол ямар ч хүн шиг одоо ингээд сайхан боллоо гэж би бодсон. This fellow will scare the crows fast enough, said the farmer. He looks just like a man. За тэгээ энэ залуу бол хэрээнүүдийг бол ер нь хурдан айлгана. Тэр яг хүн шиг харагдаж байна гэсэн чинь. Why? He's a man, said the other, and I quite agreed with him. Гэсэн чинь. Яагаад гэж тэр хүн юм шүү гэсэн чинь. Тэгсэн чинь би тэр хүнтэй бол яг санал нэгдэж байсан. Окей. Өөрийгөө л хүн гэж бодож ирсэн чинь нөгөөх нь бол зүгээр мануухай гэж нь хэлээд байна. За энэ нь бол би энэ ойлгож байна. The farmer carried me under his arms to the cornfield and set me up on a tall stick where you found me. За тэгээд нөгөө нэг фермер ч нь болохоор өөрийнхөө гарн доор намайг Эрдэнэ шин талбай руу аваад явсан. За тэгээд намайг тэр өндөр модон дээр ингээд тавьчихсан. Тэнд болохоор чи намайг олсон. He and his friends soon after walked away and left me alone. Тэгээд тэр найзтайгаа удахгүй яваад өгсөн. Тэгээ намайг ганцаараа гүнэлдээсэн. Окей. За ингээд гой бүтээгдсэн түүх байна. I didn't like to be deserted this way. Desert гэж хайж явах. Би ингэж хаягдахыг ерөөсөө хүсээгүй. So I tried to walk after them. Тэгээд би араас нь явахыг хүссэн. But my feet would not touch the ground and I was forced to stay on that pole. Гэхдээ миний хөл газарт ерөөсөө хүрэхгүй байсан. Тэгэхээр би тэр өндөр шонгийн модон дээр үлдэхээс өөр аргагүй болцсон, тийм ээ? Хүчээр үлдэгдсэн байна. It was lonely life to lead, for I had nothing to think of having been made such a little while before. За тэгээд миний хувьд бол маш их гонигтай амьдрал байсан байна. Яагаад гэвэл надад бодох зүйл байхгүй. Ийм богино хугацааны өмнө би бүтээгдсэн байсан болохоор many crows and other birds flew into the cornfield, but as soon as they saw me, they flew again, thinking I was a munchkin. Okay? Олон хэрээнүүд, тэгээд шовоонууд Эрдэнэчийн талбайр бол ирсэн. Гэхдээ тэд намайг харангуудаа л тэд нар нисээд явчихсан. Намайг Munchkin гэж бодоод. And this pleased me and made me feel that I was quite an important person. Okay. За энэ болохоор намайг баярлуулсан. Тэгээд намайг болохоор нэлээд чухал хүн гэсэн мэдрэмжийг өгсөн. By and by, Old Crow flew near me, and after looking at me carefully, he perched upon my shoulder and said, By and by гэвэл баг багаар нэг хөвшин хэрэг миний ойрхон нисэж ирээд намайг анхааралтайгаар харсны дараа тэр миний мөрөн дээр суугаад хэлсэн байна. I wonder if that farmer thought to fool me in this clumsy manner. Okay. За тэр фермер намайг ийм болох аргаар clumsy manner болох аргаар намайг хуурчнаа гэдэгт нь би гайхаж байна. Any crow of sense would see that you are only stuffed with the straw. Crow of sense бол ямар ч ухаалаг хэрэг чамайг зүгээр л сүрлээр хийсэн гэдгийг чинь харна шүү дээ. Then he hopped down at my feet and ate all the corn he wanted. Тэгээ тэр миний хөлний хажууд руу ингэж үсэрч буугаад хүссэн эрдэн шишээ идэж гарсан.
хүсснээр эзэн шийдсэн. The other birds, seeing he wasn't harmed by me, came to eat the corn too, so in a short time there was a great flock of them about me. За. Тэгээ бусад шувуунууд нь м, тэрхүү хөгшин шувуу надаар гимтүүлээгүйгийг нь хараад бүгдээрээ эрдэн шийдэхэр ирсэн байна. Тэгээд удалгүй аа бүр бүхэл бүтэн сүрэг намайг тойроод гараад ирсэ. I felt sad at this, for it showed I wasn't such a good scarecrow after all. Okay? Би үүнд болохоор маш их гунигэлсэн. Яагаад гэвэл энэ нь намайг тийм ч сайн мануухай биш гэдгийг нь харуулсан юм аа. But the old crow comforted me, saying, if you only had brains in your head, you would be good man as any of them. Okay? Гэхдээ нөгөө хөгшин хэрээр намайг жоохон тайлбарлсан. Хэрэг толгойд чинь тархил байсан бол чи хинтээ ч адилхан сайн ир байх байсан юм аа. Сайн залуу байх байсан. And a better man than some of them. Заримаас нь ч илүү сайн хүн байх байсан юм. Brains are the only things worth having in this world. No matter whether one is crow or a man. Okay? Энэ ертөнцид чинь тархил хамгийн одоо нөгөө үн цэнтэй зүйл шүү дээ. Хүнд ч байна уу, хүрээнд ч байна уу хамаагүй. Worth having гэвэл үн цэнтэй. And за нэг харин. After the crows had gone, I thought this over and decided I would try hard to get some brains. Okay. За тэгээд хэрээрэнд явсны дараа би үүнийг бол нэг толгоон дотор бодсон. Тэгээд би ер нь би өөрөө нэг тарих авах гад ордоод үзье гэсэн шийдвэрээ гаргасан байна. By good luck, you came along, pulled me off the stake, and from what you say, I'm sure great odds will give me brains as soon as we get to the Emerald City. За тэгээд азар тийм ээ азар чи гарч ирээд намайг тэр өндөр модон дээрээс татаж буулгаад тэгээд чиний хийсэн зүйлээс харахад агуу Оз надад тарих өгнөө. Бид нар Маргал эртний хотод очингууд л биднэрт надад тарих өгнөө гэдэгт би итгэлтэй байна. Итгэлтэй байна, I'm sure. I hope so, Dorothy said earnestly, since you seem so anxious to have them. Okay? За. Тэгээд Dorothy маань болохоор би тэгэж бодож байна. Яагаад гэвэл чи үнэхээр түүнийг аммаар байгаа юм шиг харагдаад байна. Гэж үнэн голоосоо хэллээ. Oh yes, I'm anxious, returned Scarecrow. Тэгэлгүй яах вэ? Би бүр авахыг тэсэн надад хүлээж байна. It's such an uncomfortable feeling to know one is a fool. Ямар эвгүй юм бэ? За. Өөрийгөө тэнэг гэдгийг мэдэх нь бол ямар тохгүй мэдрэмж гэж байна. Well, said the girl, let us go. За, явъя да. She handed the basket to Scarecrow. За, тэгээд сагсаа манухайтай өглөө. За, бид нар маш их ойлгомжтой их зүйл ойлгоно энэ номыг уншаад байхаар тийм ээ. Scarecrow-оос, Dorothy-гоос маш их зүйлээс сурж болно. За, there were no fences at all by the roadside now, and the land was rough and untilled. За, тэгээд одоо болохоор замын хажуугаар бол хашаа гэд байхгүй болсон. Зам нь болохоор тийм хатуу ширүүн тэгээд ер нь бол ингэж газраа хаглаагүй байсан байна. Untilled. Towards evening, they came to a great forest where trees grow so big and close together that the branches met over the road of yellow brick. За тэгээд орой болох үеэр бид нар нэгэн том ой мод руу очсон. Тэр ой модонд болохоор моднууд нь маш өндөр ургаад мөн хоорондоо ойрхон ургасан байсан болохоор тэдний мөчрүүд нь болохоор замын дээгүүр хоорондоо
бие биендээ хүрэлтсэн байна. Close together. It was almost dark under the trees, for the branches shut out the daylight. Аа. За тэгээд энэ моднуудын дор барагд харанхуй байсан. Яагаад гэвэл мөчрүүд нь болохоор өдрийн гэрлийг ингээд хаачсан байжээ. But the travelers did not stop, went on into the forest. Харин манай аялагчид болохоор зогсоогүй мод руугаа орсоо. Мод руу орж ийн. If this road goes in, it must come out, said Scarecrow. And as the Emerald City is at the other end of the road, we must go wherever it leads us. За, хэрв энэ замчин долгошоо орж байгаа юм бол гарах л ёстой гэж Scarecrow манайхаа хэлсэн байна. За ямар ухаалаг үг вэ? Зам орж л байгаа юм бол гарах ёстой гэсэн байна тий. За тэгээд а Маргад Эрдэнэ хот нь болохоор нөгөө талд нь байгаа болохоор бид нар энэ хаашаач энэ зам дагуулсан гэсэн бид нар явах ёстой. Anyone would know that. Тэгээд Dorothy. Хин шиний чи мэднэ шүү дээ гэсэн байна. Certainly. This is why I know it. Returned Scarecrow. If it required brains to figure it out, I never should have said it. Okay? Мэдээж. Тийм учраас би мэдэж байгаа юм гэд. Скэп манайхаа хэлсэн байна. Хэрв үүнийг ойлгохын тулд figure it out үүнийг ойлгохын тулд тарих хэрэгтэй байсан юм бол би үүнийг хизээж хэлэхгүй байх байсан шүү дээ. After an hour or so, the light faded away and they found themselves stumbling along in the darkness. За тэгээ нэг ойролцоогоор цаг орчмын дараа гэрэл нь ингээд бүдгэрж багасаад тэд нар тэгээ харанхууд ингээд бүдчин явж байлаа. Dorothy could not see at all, but Toto could, for some dogs see very well in the dark. За, Dorothy бол бүр юу ч харж чадахгүй байсан. Гэтэ бол Toto бол харж байсан. Зарим нохоонууд болохоор харанхууд маш сайн хардаг юм аа. And Scarecrow declared he could see as well as by day. Манайхан маань болохоор яг өдөр шиг сайн хардаг гэж байна. She took hold of his arm and managed to get along fairly well. За тэгээд тэр болохоор нөгөө манайхагийн гарнаас нэг сайхан барьж аваад за тэгээд нилээ ингээд нэг давгүй ингээд урагшилж чадаж байлаа. If you see any house or any place where we can pass the night, she said, you must tell me. Okay. За хэрв чи ямар нэгэн байшин, ямар нэгэн шөнийг хоноглох газрыг харах юм бол чи надад заавалчгүй хэлэх ёстой шүү. For it is very uncomfortable walking in the dark. Яагаад гэвэл харанхууд алхна гэдэг нь үнэхээр тухгүй байна. Soon after Scarecrow stopped. За удалгүй манайхан маань зогслоо. I see a little cottage at the right of us, he said. Built of logs and branches, shall we go there? За бидний баруун гар талд би нэг жижигхэн байшин харж байна. Тэр байшин маань болохоор дүнзээр мөчрөөр хийсэн байна. Тийшээ явах уу? Yes, indeed, answered the child. I'm all tired out. Мэдээж. Би бүр маш ядарчлаа гэж охин хэлсэн байна. So the Scarecrow led her through the trees until they reached the cottage, and Dorothy entered and found a bed of dried leaves in one corner. За тэгээд манууха маань болохоор түүнийг модон дундуур нөгөө нэг cottage гэдэг чинь нөгөө нэг байшин хүртэл дагуулад явсан байна. Тэгээд Dorothy маань ороод нэг буланд нь хатсан навчаар хийсэн нэг тийм ор олсон байна. Ямар сонин ор вэ? Хатсан навчаар хийсэн ор. She lay down at once and with Toto beside her soon fell into sound sleep. За тэгээд тэр Dorothy маань даруйхан хөвтөөд л Toto хажууд нь бас унж орхиод хажууд нь болохоор очоод хоёулаа нам унтжээ. Scarecrow, who was never tired, stood up in another corner and waited
patiently until morning came. Анхааралтай үзээрэй. Нэгэн нэр аж байна вэ гэхээр за хизээж ядардаггүй манууха маань болохоор нэг бууланд нь очиж зогсоод өглөө болтол төвчээртэйгээр хүлээлээ. За хөөх юм мануухан минь унтдаггүй болохоор буланд нь нэг зогсоод өглөө болтол хүлээвсэн байна. За тэгээд өнөөдөр хамт байж үзсэн та бүхэндээ баярлалаа. За тэгэхээр хамт байсан. Маш сонирхолтой номыг би бол ахин дахин хэлмээр байна. See you guys next time.